Монгол Улсын их хурлын даргын хулд Монгол Японы гадаад харилцааны яамд ээлжид зөвлөлтөх уулзалтад оролцож буй Японы гадаад иргэн дэд сайд ноён Такео Акибаг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Гадаад харилцааны яамдын зөвлөлтөх уулзалт амжилттай болж байгаа талаар мэдээлэл авснаа Улсын их хурлын даргын хул уулзалтын ихэнд онцлоод Монгол-Япон улс найрсаг харилцаа хамтын ажиллагааны сайхан уламжлалтай хүнд хэцүү цагт бидэнд тусалж дэмжсээр ирсэн Японы засгийн газар ард түмэнд Монголын ард түмэн ямагт гүн талархалтай ханддаг гэж хэллээ. Тэрээр өнгөрсөн онд Япон улсын ерөнхий сайд Шинзо Абе Монголд, Монгол улсын ерөнхий сайд Эрдэнэбат Японд айлчилсан хоёр орны худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн гүнзгийрүүлэхэд чухал ач холбогдолтой болсон гэдгийг тэмдэглэлээ. Ноён Такео Акиба хүлээн авч уулзаж байгаад улсын их хурлын даргын хуултад талархал илэрхийлв. Тэрээр албан ёсоор уулзаж байгаа энэ удаа боловч би таныг нэлээд дээр үеэс мэднэ. 2006 онд Япон улсын ерөнхий сайд Коизуми 2007 онд Японы угсаа залгамжлах эрхэмдээ тунтайж Нарухито Монголд айлчлах үеэр миний бие гадаад хэргийн яамны Монголын асуудал хариуцсан хэлтсийн дараагаар ажиллаж байсны хувьд ирж таныг Монгол улсын ерөнхий сайд байхад нь уулзаж байсан гэж ярьлаа. Түүнчлэн хөшгийн хөндийн нисэх онгоцны буудлын менежментийг Японы хувийн компаниуд хариуцсан ажиллах сонирхолтой байгаа талаарх асуудлыг гадаад хэргийн дэд сайд ноён Такео Акиба хүндсэн улсын хурлын даргын хуулд өмнөх засгийн газар шийдвэрээ гаргасан. Тэр шийдвэр хэрэгжих ёстой. Гол нь үйлчилгээний үн тарифа Монголын нөхцөл монголчуудын эрх ашигт нийцүүлэхэд анхаарах ёстой гэж үзэж байна гэлээ. Уулзалт Монгол улсын гадаад харилцааны яамны төрийн нарийн бичгийн дарга Даваа Суран, Аз Намхан талын орнуудын газрын захирал Саран Тогос, Япон улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Масато Такаока, Японы гадаад хэргийн яамны хятад, Монголын газрын захирал Казуя Эндо, тэргүүн дэд захирал Шиничиро Хаяши, дэд захирал Саяко Оцу нарын зэрэг албаны хүмүүс байлцлаа.